Зэн сайн мэцхан уу та бүхэнд өнөөдөр аа Binance-ийн биржээс X Meta руу одоо депозит буюу орлого хийх тухай үзүүлнэ. За хэрхэн яаж хийх үү? За шилжүүлэхдээ network дээр яаж анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг тухай бас харуулъя гэж бодлоо. За эхлээд юуны түрүүнд би өөрийнхөө Binance руу ороод за мэдээж Binance-аас зарлага гаргана. За X Meta дээр бол энэ нь орлого болж орох учраас Vitravel гэж ороод за шилжүүлэх гэж байгаа coin-о сонгоод яа гэсэн үг. Network-ийнхоо fee-г ерөөхдөө нэхлээ харчий. Тэр нь юу гэсэн юм бэ гэхээр аль одоо network-оор шилжүүлвэл шимтгэл арай бага байх юм бэ гэдгийг харна гэсэн. За ингээд харангууд за BIF2, BIF20 гэсэн хоёр сонголт байна. За энэ дээр аль нь ер нь бол одоо энэ дээр fee буюу 0.26 гэсэн байна. За жишээ энэ дээр Binance-аас шилжихдээ бол BIF2-оор юм уу эсвэл BIF20-оор шилжиж болох юм байна. За тэгвэл хэдүүлээ одоо буцаад X Meta руу ороод харъя. X Meta-гийнхаа депозит хэсэг рүү ороод ингээд бас аль network-оор хүлээж авах юм гэдгийг харъя. За ингээ харахаар энэ дээр BIF20-оор байж болох юм байна. Мөн BIF2-оор аль алинаар нь шилжинэ. Тэгэхээр аль хямдхан аль одоо юу шимтгэл багтаагаар нь аль алинаар нь шилжүүлж болох юм байна гэд эхлээд багцаага авчна гэсэн үг. За тэгээд би энэ удаагийн бичлэгийг бас нэлээд дэлгэрэнгүй оруулах гэж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Яа тэгэхээр маш олон хүмүүс над руу network нь юу юм, яаж шилжүүлэх юм гэд асуугаад байгаа. Тэгээ өмнө яг мэдээж би Binance-аас өөр бирж руу шилжүүлэг хийх гэдэг бичлэг оруулсан боловч бас ахаад оруулахгүй л нөгөө асуултууд ирсээр байгаа учраас нэлээд дэлгэрэнгүй ярьж байгаа. Тийм учраас бас зарим мэддэг хүмүүс нь ойлгож хүлээж аваасай гэж хүсье. Тэгэхээр за BIF2-оор 20-оор би ерөөсөө шилжүүлэх гэвэл BIF20 энэ дээр нь зөвлөсөн чигээр нь би депозит энэ чигээр нь энэ одоо wallet адресыг copy paste хийх ёстой гэсэн энэ адресыг. За тэгэхээр хэрвээ та Binance Chain буюу BIF2-оор шилжүүлэх гэж байгаа бол энийг ингээ өөрчлөөд тэгээд энийг network-ийг өөрчлөнгүүт тагаад энэ та нар анзаарч байгаа бол адрес нь ингээ солигдож байгааг анзаарч байна үү? Инхээр одоо жишээ нь OX CB гингүүтээ 5437 байсан бол BIF2 дээр очингууд Nemo-тай тэгээд BNB гингүүтээ төгсгөлт нь 23 ч юм уу. Ингээд wallet адрес солигдож байгаа учраас энийг бас та нар сайн анхаарал авчаарай, ойлгоод авчаарай. Аль network-оор шилжүүлж байгаа тухайн network-ийн wallet адрес нь бас тустай учраас тэрийг маш сайн анхааралтай хянана гэсэн үг. За тэгэхээр миний хувьд би өөрийнхөө Binance-ийн данснаас X Meta-гийнхаа данс руу BIP20 буюу network-оор Binance Smart Chain гэдэг network-оор энэ wallet адресыг би copy доод X Meta руугаа орлого хийн. Binance-аас болохоор зарлага гаргах гэж байгаа учраас энийг copy доод ингүүд copied буюу одоо энэ хаягчин хуулагдчих. За тэгээд эхлэл болон wallet адресынхаа эхлэл болон төгсгөлийг маш сайн ингээд чеклээд авна гэсэн. OXCD за 5437. За тэгэхээр ингээд кофед авчаад за би буцаад Binance руу очно. За Binance руу очиод би сая BIF20-оор явуулах гэж байгаа учраас BIF20 гэдэг network-оо сонгоод confirm-д орчих. За тэгэхээр ахаад хэдүүлээ харъя. Миний саяны хуулсан BIF20 OXCD 5437. За тэгэхээр буцаад Binance руу оръё. За max нь болохоор за ингээд BIF20 гэж сүлжээгээ сонгохоор за ер нь хамгийн багадаа хэдийг шилжүүлж болох юм. За мөн шимтгэл хасагдаад цаана одоо хідэн бүхэл
очих юм бэ гэдэг мэдээлэл ингээ харагдчихна. Та нар энэ доотлыг анзаарч байгаа бол за нийт ийм бүхэл одоо надад бэк байна. За тэгэнгүүтээ хасагдахаараа 0.26 хасагдаад 19.64 бол очих юм байна гэдэг ийм тоол энд харагдчих. За одоо хамгийн түрүүнд юу хийх юм гэхээр саяныхаа копи дэж авсан энэ дээр дарна. За төгсгөлийн харъя 5437 CD 5437 CD. За дахиад тулгана 5437. За ингээд кофе саяныхаа X media дээр байсан wallet адресыг хуулаад network-оос сонгоод за би мэдээж байгаа бүх одоо бэкээ явуулах гэж байгаа учраас за 19 ер нь бол үндсэн баланс нь 19.9 байх нь шүү дээ тийм ээ энэ дээр. Тэгэхээр би хамгийн гол нь яагаад энийг бас хараад байгаа юм гэхээр Binance-аас X Meta руу шилжүүлэхэд ямар шимтгэл байхгүй гэдэг тайлбар өгж байгаа. Тэгэхээр би тэрийг бас туршиж үзэх гэж байгаа учраас балансаа ингээд нарийн хараад байгаа шүү заяа. Би анх удаага Binance-аас одоо X Meta руу орлого хийх гэж байгаа. За ингээд Vichao гэдээ арчина. За тэгэнгүүт нөгөө яг гүйлгээ хийх гэж байгаа wallet адрес чинь бүтнээрээ энэ дээр гараад за мөн одоо юунд гарах чинь network нь харагдчихээн BIF20 тийм ээ. За spot wallet за мөн одоо coin-ы чинь нэр за хэмжээ network fee буюу шимтгэл гэх ингээ мэдээлэлүүд харагдчих. За эднэрийг тулгаад confirm дарчих. За тэгэнгүүт одоо утасны дугаар болон мэйл хаягн дээр ингээ send code гэж дарчих. За ингээд одоо яах юм гэхээр мэйл рүү ороод код авна гэсэн. За код авна. Код аваад яах юм гэхээр саяны 2 юун дээр хийн 32 33 96. За 32 33 96. За энэ дээр би түрүүнийхээ үнийг кофедод за submit дарчих. За ангингууд та бүхэн харж байна. Submitted болоод за ер нь бол ийм wallet адрес руу миний 19 бэк бол яаж юм гэхээр шилжиж чинь тийм үү шилжиж чинь гэсэн. За ингээд шилжүүлснийхаа дараа одоо яах юм гэхээр за энэ Viv history гэдэг рүү орж болно. Орох юм бол яг Binance-с тухайн таны саяны шилжүүлсэн баланс хасагдсан байна уу? Эсвэл одоо процессинг буюу шалгалт те ингээд шилжүүлэх ажиллагаа явагдаж байна уугүй юу гэдэг юм чинь history хэсгээс travel history хэсгээс харагдана гэсэн. За энэ дээр big processing. За энэ бол адилхан одоо энэ шиг юм completed болохоро яадаг юм гэхээр complete болохоро Binance-аас аль хэдийн гараа авчина. Тэгээд таны нөгөө саяны шилжүүлсэн одоо X Meta ч юм уу ганцхан X Meta ч ер нь өөр бусад Binance, Trade одоо юу гэдэг CoinHub аль нэгэн одоо таны шилжүүлсэн wallet-д хэрвээ саяных completed болчих юм бол одоо тэндээс гараа авсан учраас орж ирсэн үггүйгээр тухайн шилжүүлсэн буюу депозит хийсэн wallet-даасаа ер нь юугаа орлогоор шалгана гэсэн үг ойлгочих. За тэгэхээр та бүхэн энэ дээр гүйлгээ нэг биржээс нөгөө бирж руу гүйлгээ хийхийг юуг нь анхаарах юм гэхээр X Meta биш Ecoin дээр ч гэсэн адилхан одоо хүмүүс өвчлэн одоо хугацаатай байгаад тухайн хугацаанд юу яж штэ 25-наас өмнө 26-наас өмнө 25-наас өмнө энэ тэнд байгаа X өөрийнхөө IC-г X Meta руу шилжүүлж байгаа. Тэгэхээр энэ процесс coin-ийнх нь нэр нь л өөрөө BEC гэдэг coin-ыг би шилжүүлж байгаа боловч яг адилхан бүх coin-ыг нэг биржээс нөгөө бирж руу шилжүүлэхдээ network-о сайн зөв сонгоод wallet адресаа зөв сонгоод яг алдаа мадаггүй шилжүүлэх юм бол одоо алга болох эрсдэл байхгүй. Тийм учраас та бүхэн энийг бас энэ тэндээс X Meta руугаа их coin-о шилжүүлэхдээ энэ заврыг ашиглаад
бас яг шилжүүлж болох нь шүү. Тэгэхээр та бүхэнд бүгдэнд нь амжилт хүсье. За ингээд би хэсэг хугацааны дараа хүлээгээд харъя. За энэ депозит руу оръё. За депозит руу ороод за эхлээ Binance руу харъя. Binance-аас гарсан байна уу үгүй юу? За энд харж ин та бүхэн нөгөө процессинг гэдэг чинь completed болоогүй учраас ер нь хүлээгдэж байгаа юм байна тийм ээ. Хүлээгдэж байгаа учраас одоохондоо бол Binance-аас гараагүй байгаа учраас XMeta дээр орж ирсэн үгүйг бол шалгах боломж байхгүй байна гэж харна гэсэн үг. За ингээд ер нь бол аль тийшээ энэ дээр бичиг гараад ирчихин. Та бүхэн харж байна уу? Бэкийн одоо travel нь бол 3 минут юм комплит болсон байна л да. За эргээд хэдүүлээ хараад үзье. За хэдүүлээ харнаа энэ дээр. Бэк маань 0 болсон баланс нь. За тэгээд 1964 комплит болчих. За тэгэхээр одоо ер нь аль хэдийн бол юунаас гар явцсан. Юу лээ? Ихкой биш юунаас Binance-аас бол гараа явцсан юм байна. За тэгэхээр та бүхэн доор харж байна. 1964 гээд энэ дээр ороод ирсэн байгаа. За тэгтээ success гэж. За тэгэхэд эндээс баланс хэсгээс ч юм уу эсвэл deposit history-гоос бид нэр ингээд харж болно. Тэгэхээр энэ бичлэгийг би яагаад ингэж дэлгэрэнгүй хийгээд байгаа юм бэ гэхээр хүн болгон network-оо яаж сонгох гэж асуугаад байгаа учраас хийж байгаа. Тэгээ та бүхэн ямар ч гэсэн бирж нь хамаагүй аль бирж руу болно. Coin Hub ч үж болно, Trade нь байж болно. Бас coin-ы төрөл хамаагүй ямар ч хамгийн чухал юм бол ерөөсөө энэ network-оо зөв сонгоно. За тэгээд энэ wallet address гэдэг зүйлийг бас зөв сонгоно. За тэгэхээр энэ дээр бас нэг зүгээр анхаарал хэлэх юм нь юу юм бэ гэхээр хүмүүс ингэж шимтгэлээс болоод шимтгэл өндөр гэдэг агуулгаас болонготой заавал ERC20-оор network-оор шилжих ёстой юмыг одоо өөр шимтгэл нь арай хямдхан юм байна гэд одоо бидгийн Binance Smart Chain BIF20-оор ч юм уу эсвэл BIF2-оор ч юм уу шилжүүлчихэд байдаг. Тэгж бол болохгүй. Тэгэхээр шилжүүлэг хийхэд хамгийн чухал анхаарах юм бэ гэхээр тухайн орлого зарлага хийж байгаа хоёр бирж чинь аль нь таны явуулах гэж байгаа network-ийг заавал нэг нь хүлээж авдаг, нөгөөх нь дэмждэг байх ёстой. Тэгжиж одоо тухайн network-ыг сонгож шилжүүлсэн тохиолдолд алдаа мадаггүй таны нэг аккаунтнаас нөгөө аккаунт руу орно. Тэрнээс одоо жишээ нь нэг бирж нь BIF2-ыг дэмждэггүй байгаад нөгөө бирж нь BIF2-ыг дэмждэг ч юм уу байх юм бол таны coin, таны одоо гүйлгээ зорьсон тэр оруулах гэжсэн одоо таны аккаунтанд орохгүйгээр алга болох магадлал маш өндөр өө. Тийм учраас тэрийг бас анхаараарай гэж зөвлөе. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Маш их баярлалаа.